За бүгдэнд шинэ оны мэд хүргэе. Тэгээд та бүхэндээ намайг дагж агаад бүгдэнд нь баярлалаа. За би оны өмнө нэг бичлэг хийж эхлэе гэж эхлээд нэг 3 бичлэг хийгээ. Тэгэд ерөөхдөө алга болсон шүү дээ. Ерөөхдөө бас айгүй завгүй байсан. Тэгээд миний амралт хараад амраа тэгж ингэж явж агаад тэгээд ерөөсөө ахиж бичлэг оруулаагүй. Тэгээд би оруулъя гэж зөндөө хичээсэн чинь жоохон бичлүүд маань айгүй сонирн бичигдээд тэгээд жоохон тэнэг байгаад байсан хгүй. Тэгэхээр нь ерөөхдөө бичлэгнүүд ерөөсөө оруулах чадаагүй. Тэгээд би одоо бичлэгүүдээ хийж эхлэхээр шийдсэн. Ямар ч тач би өдөр алган бичлэг оруулах чадах уугүй бол мэдэхгүй байна. Гэтэ 7 хоногтоо ямар ч тач 4-өөс доошгүй бичлэгнүүд бол оруулъя гэж бол зорж байна. Тэгээд энэ бичлэг миний хийж байгаа бичлэг та хэдэд үр дүнтэй байх юм бол та хэд бас комент хэсэгт үлдээгээрэй. Тэгэд ямар дүрмүүдийг бас тайлбарлуулмаар байгаагаа бичиж үлдээж болно. Тэгээд мөн миний бичлэгийн доор үргэлж комент хийдэг хүмүүст баярлалаа. Тэгээ та ч гэсэн намайг дагаарай. За хэдүүлээ энд харагдж байгаа жижигэн текстийн талаар уншаад өнөөдөр бол ярилцаад явъя. Энэ текст болохоор А2 төвчний текст байгаа. За Kommen Sie nie wieder zu spät zu einem Termin. Mit dieser App können Sie Ihre Termine leicht und schnell organisieren. Wenn Sie einen Termin verschieben oder absagen müssen, kann diese App den anderen Teilnehmerinnen und Teilnehmern sofort mit einer E-Mail Bescheid geben. За эхнийх нь өгүүлбэр болохоор kommen Sie nie wieder zu spät zu einem Termin. За эндээс хэдүүлээ бидний нэр үг хаана байгааг олъё. За нэр үг гэдэг бол der Termin гэдэг бидний нэр үг байна тийм үү? Энэ бол эрэгтэй хүйсийн үг. За zu гэдэг бол preposition буюу ухтуур үг. Zu бол үргэлж дативтэй бичигддэг. Тийм болохоор termin гэдэг үгийн article маань датив дээр хувраад einem болсон байна гэсэн үг. Тэгээд zu einem Termin. За дараах нь болохоор zu spät гэдэг бол энэ хоёр хамтдаа явж иж нэг утга илэрхийлэгддэг тийм илэрхийлэмж аахгүй. Мэдээж хитрхи оройтсон ямар нэгэн юм цагтаа эхлээгүй, цагтаа очиж чадаагүй гэсэн утгуудыг бол илэрхийлж идэг гэсэн үг. За нэг гэдэг бол хизээж, vida гэдэг бол дахин гэсэн утгыг илэрхийлнэ. За common гэдэг бол бид нар энэ үгийг мэднэ. Ирэх гэсэн утгыг бол илэрхийлж байна. За зи гэдэг бол бидний эзэн буюу та гэсэн утгыг илэрхийлж байна тийм үү. За тэгэхээр та хизээж уулзалтандаа бол гоцрохгүй гэсэн утгыг илэрхийлж байна юм уу? Хитрхи оройтож бол очихгүй, уулзалтандаа бол хоцрохгүй гэсэн утгуудыг илэрхийлж байна гэсэн. За дараах нь болохоор mit diese App können Sie Ihre Termine leicht und schnell organisieren. За mit гэдэг бол ялгаагүй хамтаа цугтаа гэсэн preposition буюу ухтуур үг. Энэ mit гэдэг бол үргэлж дативтай явагддаг. За app болохоор die гэсэн артиклтэй. Тийм болохоор энэ нь митийнхаа хараа датив дээр бол хуурсан байна гэсэн үг. Тэгэхээр dies гэдгийг бол бид нар өмнөх нэг хичээлүүд юун дээр бичлэгүүдээр бол бид нар тайлбарлсан. Яг л энэ гэсэн утгыг бол илэрхийлж байгааг бид нар dies-ээр илэрхийлдэг тийм. За тэгэхээр light гэдэг бол амархан, schnell гэдэг бол хурдан гэсэн үг. Organisieren гэдэг бол ямар нэг юм зохион байгуулж болно гэсэн үг. За тэгэхээр энэ аппликейшнаар та өөрийнхөө уулзалтуудыг амархан бөгөөд хурдан зохион байгуулах боломжтой гэж хэлж байна тий. За дараах дээр болохоор бидний туслах өгүүлбэр буюу Nebensatz бол орсон байна. Wenn гэдэг холбоос үг хэрвээ гэсэн утгатай тэр холбоос үгээр бол холбогдоод бидний Nebensatz үүсэн байна. За wenn Sie einen Termin verschieben oder absagen müssen, kann diese App den anderen Teilnehmerinnen und Teilnehmern sofort mit einer E-Mail Bescheid geben гэж байна. За энэ дээр болохоор verschieben гэдэг бол бидний үйл үг байна. За verschieben гэдэг бол ямар шилжиж хөдөлгөөн заасан утгатай л да. Ямар нэгэн юмыг урагшлуулах юм уу, хойшлуулах юм уу, ямтаж өөрчилж байгаа тохиолдолд бид нар бол verschieben гэдэг үгийг ашиглаад байгаа. За тэгэхээр verschieben гэдэг бол үргэлж аккузатив дээр бичигддэг. Тэгэхээр юуг өөрчлөв? Тийм болохоор der Termin гэдэг үг маань аккузатив дээр den Termin болоод тэгээд einen Termin болсон байна тийм үү? За absagen гэдэг бол туслах гэсэн утгатай үг. За absagen болохоор etwas absagen буюу ямар нэгэн зүйлсийг бид нар эд зүйлсээс илүүтэй ер нь ямар нэгэн зүйлсийг absagen болж байгаа тохиолдолд. За дараах нь jemanden буюу
хин нэгнийг ав заг нь болж байгаа тохиолдолд гэсэн хоёр янзаар ашигладаг. Хэрвээ id зүйлс буюу it was ав заг нь болж байгаа тохиолдолд it was mit accusative гэж явна. Хин нэгнийг ав заг нь болж байгаа тохиолдолд jemanden mit dative буюу dative дээр бичигдээд явдаг гэсэн үг. Тэгэхээр ав заг нь бол хоёр accusative болон dative гэсэн хоёр төрлөөр бичигдээд явдаг байна. За дараагийнх нь müssen гэдэг бол бидний баймж үйл буюу модал verb байна тий. За эхнээс нь орчуулад явъя. Хэрвээ та нэг уулзалтыг өөрчлөх юм уу эсвэл цуцлах ёстой бол тий хэрвээ цуцлах ёстой бол kann diese App den anderen Teilnehmerin und Teilnehmern sofort mit eine E-Mail Bescheid geben. За тэгэхээр энэ аппликейшн нь бусад оролцогчдод руу нин даруй имэйлээр мэдэгдэх боломжтой гэж хэлж байгаа гэсэн. За эхнээс нь бүтнээр нь орчуулад явъя хэдүүлээ. Хэрвээ та уулзалтаа өөрчлөх юм уу туслах ёстой бол энэ аппликейшн нь тий бусад андагна гэдэг бол бусад гэж тий бусад оролцогчдод руу нин даруй имэйлээр мэдэгдэл өгөх боломжтой гэж хэлж байгаа гэсэн. За өнөөдөр минь жижигэн текст бол ингээд дууслаа. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр тэгээд уулзъя. Та хэд намайг дагаарай, мөн лайк дараарай. За хэрвээ таалагдсан бол комент үлдээгээрэй, мөн асуулт байвал мөн комментээр асууж болно. Баярлалаа. Баяртай. Дараагийнхаа бичлэгээр уулзъя.